За сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд бас нэгэн бодлогыг бэлтлээ. За энэ бодлогыг бол саяхан дүү маань 4-р ангийнхаа хүүхдэд зааж өгөх гэж асуусан учраас бас эцэг эхчүүдэд дүүтэй маань адилхан асуудал тохиолдож иж магадгүй бодож хариуг нь олсон ирнэ яаж хүүхдэд тайлбарлахаа мэдэхгүй байна гэдээ ингэж асуусан учраас би та бүхэнд энэ бодлогыг тайлбарлая гэж бодож байна. За одоо бодлоготойгоо танилцъя. 3 тооны нийлбэр 398,120, 1-р тоон 2-р тооноос 3 дахих, 2-р тоон 3-р тооноос 4 дахин багвал тоо тус бүрийг олоорой гэж. За одоо бодох алхам ёсороо эхлээд загвараа зуръя. 3 тоо байгаа манад. За одоо энэ загвар дээр энэ бодлогын хамгийн чухал асуудал нь байгаа даа. Хамгийн эхлээл 1-р тооноос эхлэл тэмдэглэх юм бол бодлогыг бодоход хэцүү болчих юм аа. Тийм учраас одоо энэ дээр би энэ хатан загвараар одоо дүрслэж бодох бодлогоны одоо мөн чанарыг бас тайлбарлая гэж бодож байна. Ийм төрлийн бодлого бол энэ 3 тоо өгөгдсөн байхад аль нэгийг нь олоход нөгөө 2 тоо нь олддог. Бие биенээсээ хамааралтай хэмжигдэх үнүүдийг олохдоо энэ хавтан загварыг ашиглах зүгээр байдаг. За ингэж ашиглахдаа хамгийн эхлээд бага тоогийн дүрслэл их сайн байдаг юм аа. Тэгэхээр ингээд 1-р тоон 2-р тооноос их, 2-р тоон 3-р тооноос бага гэхлээр энэ одоо бодлогон дээр хамгийн бага тоо бол 2-р тоо байна. Тийм учраас 2-р тоогоо эхлээд тэмдэглэх юм аа, дүрслэх юм аа. За одоо тэгээд нөхцөл ёсоор 1-р тоон 2-р тооноос 3 дахин их учраас 3 яг тийм хавтангаар тэмдэглэнэ. 2-р тоон 3-р тооноос 4 дахин бага гэсэн нь буцаагаад энэ одоо өгүүлбэрийг 3-р тоон 2-р тооноос 4 дахин их гэж ойлгож болно. Тэгэхээр энэ дээр 3-р тоогоо яг тийм 4 хавтангаар дүрсэлж болно. За тэгэхээр эдгээр тооны нийлбэр нь бол 398,120 байгаа. За одоо олох зүйл маань өгөгдсөн тоонуудыг олох юм байна. 3 тоогоо олно. За бодлтыг гүйцэтгэе. Эхлээд манад 8 тэнцүү хавтан байгаа учраас нэг хавтанд нь хэд ногдох вэ гэдгийг олохдоо 398,120-ыг 8-д хуваахаар 49,765-ыг гараад ирнэ. Энэ бол нэг хавтан бас 2-р тоо байгаамаа. За одоо 1-р тоогоо олохын тулд одоо 2-р тоогоо 3-аар үржүүлэхээр гараад ирчихэж байгаа. 3 дахин их гэсэн учраас. За 3-р тоон мөн 2-р тооноос 4 дахин их байгаа. Харин өгүүлбэр дээр бол түүнийг эсрэгээр нь бичсэн байгаа. За тэгэхээр 3-р тоогоо олохлоор 49,765-ыг 4-өөр үржүүлэхээр 199,060 гэх 3-р тоон олдчихж байгаамаа. За одоо тэгээ хариугаа нэгтгэе бичих юм бол 1-р тоон 149,295, 2-р тоон 49,765, 3-р тоон 199,060 гэж гарч байгаамаа. За одоо хариугаа шалгая. За энэ 3 тооны нийлбэр бол 398,120 байна. За мөн одоо 1-р тоог 2-р тоонд хуваахад 3 гарчин энэ нь 1-р тоон 2-р тооноос 3 дахин их гэдгийг харуулж байгаа. Мөн 3-р тоог 2-р тоонд хуваахад 4 гарчин энэ нь 2-р тоон 3-р тооноос 4 дахин бага гэдгийг харуулж байна. Бодлогын нөхцөлийг бүгдийг хангаж байна гэсэн үг. За та бүхэн энэ бодлогыг хамтарч бодоод ярилцаад энэ дээрээс бол бас тэр хавтан загвараар одоо дүрслэх үед анхаарах ёстой 2 чухал асуудлыг одоо хүүхэд ойлгох маш их хэрэгтэй ийм бодлого байгаамаа. За мөн өөр аргаар бодох боломжийг нь та бүхэн бас ярилцаарай. Ингээд та бүхэн 2020 оныхоо хамгийн сүүлийн одоо бодлоготой танилцлаа. Дараа нь 2021 оныхоо бодлогоор уулзцаая.